Японд энэ жил SFTS буюу хачиг талбарт өвчний тархалт нэмэгдэж 126 хүн нас оржээ. 8 дугаар сарын 17 оны байдлаар улсын хэмжээнд тус халдварт өвчнөөр өвчлсөн 143 тохиолдол бүртгэгдсэн нь хамгийн дээд үзүүлэлт болсон байна. Тус вирус нь буг, арьс, шир, тайваны хэрэм, тэжээвэр амьтдаас хувалзаар дамжин хүний цуснд халдварладаг байна. Хачигт халдвар авсан хүн 38 км хүртэл халуурах, хөвлөгээр хүчтэй өвдөх, суулгах шинж тэмдэг илэрдэг бөгөөд үхэлд хүргэх аюул нь 10-аас 30% байдаг байна. Одоогоор вирусын эсрэг вакцин байхгүй бөгөөд томоогийн эмийг эмчилгээнд ашиглаж байна. SFTS вирус нь 2011 онд Хятадд илэрч 2013 онд Японд анхны тохиолдлоо батлаж үйжээ. SFTS вирус нь 2011 онд Хятадд илэрч 2013 онд Японд анхны тохиолдол нь батлагдаж байжээ. Хоккайдо болон Канто бүс нутгаар халдварын тархалт нэмэгдэж вирусын голомтоос өөр газар бүртгэгдсэн нь мэргэжлэнүүдийн санааг зовоож байна.